Хөгжим фестивал гэхээр халуун дулаан уур амьсгал, өнгөлөг солонгорсон олон гэрлүүд, агаарт бүрхэн үнэрт хамттай хоолны үнэр, бие биесээ ялгарх загварын гайхалтай шийдлүүд, мөн хамгийн их шүтэн бишрэгчтэй хамтлагуудын уугаан төрлөг, фэнүүдийн авч бүдэр гайхалтай мэдрэмжүүдийг бид хамгийн тодор санан дурсдаг. Гэхдээ бидний энэ дурсамж гэрэл зургуудын зам үлддэг нэг зүйл байгаа нь хог хаягдал. Хөгжим фестивалд оролцож байгаа нэг хүн ойролцоогоор 8 кг хог хаягдлыг бий болгодог байна. Энэнд нь идж байгаа хоол, мөн дээрээс нь ууж байгаа ус ундаа тухайн өдрүүдэд зориулсан хувцас зэрэг нь багтдаг байна. Британд гэхэд хөгжмийн фестивалууд жил бүр 25800 тонн хог хаягдлыг бий болгодог байна. Мэдээж хүмүүс олноороо цуглаж байгаа юм чинь хог хаягдал бий болох нь ойлгомжтой. Тиймээс фестивалуудыг хийдэг зүйл бол хог хаягдлын хариуцлагатай соёлыг наадамж олон төлөвшүүлэх, хогийг англи хаях төслийг бүрдүүлэх, мөн дээрээс нь фестивалийн дараа хогийг дахин ашиглах тэр системийг бий болгох байдаг байна. Харин өнгөрсөн жилийн Плей Таймын хувьд хогны менежментийг хийж чадсанараа хөрсний бохирдлыг бууруулж, хөрсний үржилшин мардагдах эрсдлийг бууруулж чадсан. Тэд үүнийг яаж хийж чадсан бэ гэвэл Play Time оролцогч бүх талуудаа хог хаягдлыг их усүр дээр нь ангилж ялгах тухай ойлголтыг маш хурдан хугацаанд үр дүнтэйгээр өгч чадсан. Үүнийхээ үр дүнд нийт 1 тонн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн бөгөөд энэ нь 5.7 кВт-цаг эрчим хүч, мөн дээрээс нь 24 шометр квадрат талбайд хог хаягдал хаягдахаас сэргийлсэн байна. За ингээд харах юм бол бид нар хог хаягдалтай тэмцэж чадаад байгаа юм шиг боловч энэ тэмцэл нь дан ганц зохион байгуулагч талын тэмцэл биш юм. Хувь хүмүүс ч мөн адил энэхүү тэмцэлд оролцох боломжтой бөгөөд хогийн савнд хаях, мөн дээрээс нь ангилж ялгах зэргийг бид нар хийж чадах юм бол маш олон хүмүүсийн цаг зав, хүс хүч хөдөлмөрийг хэмнэнэ гэсэн үг. Ингээд бүгдээрээ ногоон фестивал бий болохын төлөө алхам алхмаар хичээцгээе. Ноорог спешиал сайлаа.